мэнд хүргэе үзэгчтэй Bon Appétit нэвтрүүлгийн цоо шинхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд үзэгч та бүхэнтэйгээ хамт өнөөдрийн зочноо тайзнаа Уктави. Ингээд өнөөдөр манай студид Монголын залуучуудын холбооны тэргүүн одоо ерөнхийлөгч Мөнхбат хүрэлцэн ирсэн байгаамаа. Ингээд урьд тайзнаа авчаад. За арай. За зуныг хэрхэн яаж өнгөрөв? Сонь сайхан юу вэ? 100 тэгэл хөдөө явдаг яраараа яваал. Тэр нь тэгээд залуучуудтайгаа бужигсаар авал өнгөрч байна да. Одоо л ажилдаа орсон, ажил эхэлсэн. Ер нь бид чинь жилийн 4 үйлрэл байнга ажиллацгаадаг. Тэгээд 100 бол залуучууд холбооны гүйцэтгэх хороо бол нэг 14 хоног бол яс амардаг. Тэгээд амрах хугацаанд бол дандаа орон нутг руу явж ажиллацгаадаг. Орон нутгийн салбаруудынхаа ажил, за дээр нь орон нутагт ажиллаж байгаа хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд бүгдээр ингээд тойрцоогооч ирдэг юм уламжлалтай. Одоо бол бүгд банкын өдөр тутмын ажлын гурамд шилжсэн явцгаач тий. За айлтаа орж ирсэн нэг юуны төрөнд болоо цайгаар дайлдаг Монгол сайхан уламжлал бий. За тэгвэл яг одоо өөрийн чинь бас Англи одоо номер 1 сортын ахмад цайгаар дайлъя гэж бодож байна. Маш олон төрөл байгаа. Дэлхийн хамгийн онцгой цай ахмад цай. Тэгэхээр лимонтай цай, хар цай, жимстэй цай гэж за ногоон цай гэж тайлын сонголт бол өргөн байгаа шүү. За орой болцсон юм чи ерөнхийдөө нэг жимстэй цай уучт юм билүү? За сонголтоо ягаарай. За raspberry. Окей. За raspberry-г сонгосон байна. За би болохоор ногоон цайг сонгочихъя. Тэгэхээр үзэгч та бүхэн ч гэсэн гэртээ одоо орой үүдэх болж байгаа юм чинь алжаалаа тайлаа сайхан амрах гэж байгаа бол ахмад одоо ногоон цайгаа за бас энд хар цай, жимстэй цай ингээд бас өөртөө таалагдсан амтыг одоо сонгоод авах боломжтой байгаа шүү. Яг зочноо дайлаа гэснэ. Өөрөөр нь хэлгэчлээ. Зүгээр. Залуучууд ч бүх юм өөрсдөө эсрэг. Хүнээр нэг дайлуулах гэдэг юм уу? Хүн зараад байх сонирхол байдгүй шүү дээ. Өөртөө илүү хөдөлмөрлөөд. Тийм, тэр нь илүү амттай. Тий. За өнөөдөр ингээд бас яг ямар хоол хийх вэ хоёлаа? Өнөөдөр ерөнхийдөө танай хөрөгчөнд байгаа материалуудаар л юм хийчихье гэж бодсон. Тэгээд залуу хүн ер нь орой гэртээ ирээд хөрөгчөндөө байгаа зүйлээр өөрийгөө болгочвол унтцгаачдаг. Тэгэл тэр зэйгээр байгаа юмараа л нэг юм хийчихье тий. Сайхан янзлсан загас учраас нэг нь жигнээд нэг нь шараад за тэгээд хачирлахыг хачирлаад за тэгээд сайхан шинэ ургацын ногоонууд ирсэн байна. Тэгээд нөгөөрөө ерөнхийдөө хоёулаа энэ оройныхоо хоолыг болгочихё гэж бодож байна. За яагаад жигнэж байгаа гэхээр би илүү жигнсэн хоолнд дуртай. Тэгээд ер нь бол 7 хоногт нэг 3 хоног нь улаамах идэхэд бол нөгөө 3 хоногт нь бол цагаамах иддэг. За цагаамаханд бол загас. За тэгээд дахиад орж байгаа тий. Тэгээд ер нь бол илүү хотоодонд ачаал баг өгөх. За дээр нь эргээд бас энэ цагаамахнуудад байдаг ач тустай их олон зүйлүүд байдаг. Тэгэхээр нөгөө талаасаа бас хонь үхрээ аливаалах баг гэдэг тий. За энэ дулааны үйлрэлд бол болж игэл цагаамахаа ахиухан идчихээд тэгээ өвөл болохоор хэдүүлээ адууны амхаа үхрийнхээ авирахтай чанж идэв шүү дээ. Гэхдээ бас эрүүл мэндэд анхаарж байгаа нэгэн төрлөө залуучуудын хувьд гэх юм бол ихэнхдээ залхуурдаг шүү дээ. Оройтой л очихоор хоол хийхгүй шууд унтчихдаг ч юм эсвэл нэг бэлэн байвал хийгээл ачдаг. Өөрийн чинь хувьд бас энэ тал дээр хэрхэн анхаарч байна? Ер нь бол орой юм идэхгүй байл сайн шүү дээ. Орой юм идэхгүй байл сайн. Өдрийнхөө хоолыг маш сайн идчихэл орой аль болох идэхгүй. За тэгтээ витамин өх одоо хэмжээний одоо Монгол дурддаг сайхан нэрсний ч юм уу эсвэл чацагныхаа жюсийг за аарсаархан ааруул эзгийгээ сайхан идчихэж байгаа. Тэгээ унтч сурчул их сайн. За би бол одоо нэг сүүлийн 7-8 жил бол нэг тиймэрхүү режимээр явж байгаа. Өмнө нь уулздаг л одоо орой очиод хоол хийгээгүй л уурлаад хөргөчөө авахд дахиад яадаг байсан. Тэгээд аянда хүмүүс сурчт юм байлаа. Ер нь бол загсыг болж л өгвөл өөрийнх нь шүүсээр болгож идээд байх юм бол эрүүл мэндэд хэрэгтэй. Нөгөө талаар манайхын ингээд гитрхи их амтлагч, гитрхи их одоо хөндлөнгийн орцууд их хийгээд загсны яг махны өөрийн амт гэдэг зүйлийг юусоо байхгүй болгочод байдаг. Тийм учраас бид нар бол аль болох баг шарж, аль болох баг жигнэж яг өөрт нь байгаа витаминыг өөрсдөө хэрэгэлж сурах хэрэгтэй л да. За тэгвэл одоо юунаас эхлэх вэ? За загсаа юмчус ихнээс нь бэлдээд тавьчих. Тэгээд
ерөнхийдөө амтлахыг амтлаад тэгээд хэдүүлээ. Нэг нь жигнээд нөгөөх нь шарна гэсэн шүү дээ. Тэгэхээр яг адилхан амтлах нь адилхан байна гэсэн үг. Амтлахын хувьд бол жоохон ялгаатай хийчих болно. Тэгээ загсаа сайхан гисгээгээд энэ бол цэвэрлсэн байгаа. Тэгээ баг зэрэг ингээд хэрчлэлтүүд хийгээд өччих хэрэгтэй. Тийм бол нөгөө соусны амт юмнууд махруугаа шингээд хэлсэн. За нэг загсаа бол жигэнчи гэж байгаа тийм. Ер нь чинь бас хоол хэр хийдэг вэ? Ер нь хобби гэж ярьдаг шүү дээ. Эрэгтэй хүмүүс бол эмэгтэйчүүдээсээ илүү одоо нэг хоол хийх юм бол илүү гоё амттай ч гэдэг юм. Өөрсдөө сэтгээд илүү баяжуулаад хийдэг. Тэгэхээр бас хоол хийх хобби байна уу? Эсвэл өөр сонирхол юу байна? Ерөөсөө амьдрал өөрөө хоол хийж сургадаг л та. Жишээ нь анх оюутан болцоод оливтой лавшаа хийж чаддаггүй. Совингаа хийхээр түлчдэг. Тийм л ирдэг. Тэгээд 4 жил оюутны байранд амьдэрсэн. Тэгээд 4 жил оюутны байранд амьдрахад одоо гурил илтгэхтэл ерөөсөө дов дугуй болгодог тий. Ямар ч совин хийгээл сэгсрэхэд бол тэгэл яг таарсан байдаг. Амаалахгүй иддэг юун түлэнхээ тий. Тийм л болдог. За тэгээд мэдээж амьдрал дээр гарч ирнэ. Амьдрал баян тий. Тэгээд дээр нь эргээд одоо тодорхой хэмжээнд эрүүл мэндэ боддог болд юм байна. Нас яваад эхлэхээр тэгээд эрүүл мэндэ бодоход хүн хамгийн түрүүнд ерөөсө хоолндоо л анхаарах хэрэгтэй. Хоол хөдөлгөөн хоёр. Тэгээд одоо хөдөлгөөний бол бид нар дугуй унах, гүүх, алхах тий. За тэгээд жимдээ явах гэж шийдчихэ. Нөгөө талд нь хоол гэдэг зүйлийг л дээд зэрэгээр шийдчих юм бол тэгээд амьдралын зорилго бол ер нь л тэгэл урт наслах шүү дээ тийм ээ. Хүнсний аюулгүй байдал дээр. Хүнсний аюулгүй байдал бол өндөө бол толгой өгдөж байгаа. Яг ингээ эрүүл мэндэд анхаарыг ингээд сайн чанарын хүнс ногоо хэрэглэхээр хүнсний аюулгүй байдал за хаанаас яг баталгаатай баталгаагүй юу хаанаас орж ирж байгаа илээ яаж одоо ургаж байгаа илээ гэдэг бас асуудлууд бол дэвшиж штэ. За тэр болгон дээр болж өгвөл хөндлөнгийн баг хэрэглээ. За тэр тусмаа лаазалсан бүтээгдэхүүн бол бүр битгий хэрэглээ тийм. За тэгээд орж ирж байгаа бүх юунууд ногоо бүх юмнуудыг болж өгвөл мэддэг газраас мэддэг хүнээс аваад сурчих. Илүү баталгаатай байх. Нөгөө талаар ер нь болж өгвөл гэртээ хоолоо гэж идэл гэж. Ингэж л гадуур хооллоход бол ер нь төвхтэй. За мэдээж хоолно. Гэтэ хооллохдоо бол юу идж байгаа 7 хоногт мэдэж идэх хэрэгтэй. Жишээ нь нэг удаа шарсан юм идсэн бол за энэ 7 хоногт миний шарсан юмны орон болцсон доо гэдэг. Жишээ дараагийн удаа шарсаа сонгохгүй байх жишээ нь тийм. Тэгэд сурчдаг. Тэгээ тэрийг ерөөсөө хэвшүүлчих юм бол өрдөө өөрчлөл хэрэгтэй. Тэрнээс шиг одоо юу гэдэг хэн нэг дондог долноо ч юм уу эсвэл Монгол улсын одоо засгийн газар хэрэгтэй биш байхгүй. Гол нь өөрчлөн хэрэгтэй. За тэгэлгүй тэгэхээр хойлоо ямар ч байсан загсаа амталж бай. Харин загсаа амталж байх энэ хооронд үзэгч та бүхэндээ хэдхэн хормын зар сурталчилгааг солиулъя ингээд намайг хүлээн авч үзээ. Тэгээд студио эргээд байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Газар Шим, Артишок. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад цай. 1 2 3 4 Хотын өчигнээ ичил хосын харин шивнэ шайр нүхтэн дот нэрэ амхуг би эцэн мэчи Broadway. 2003 оны дэлхийн шилдэг хүнс Артишокийг Монголын хөрсөн дургуйлж, үндэсний үйлдвэрлэгч Газар Шим үйлдвэр болон Монгол эрдэмтдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд Артишок эрүүл мэндийн ундааг ард түмэндээ өргөн барьж байна. Артишок эрүүл мэндийн ундаа. Цагийн шалгуураар баталгаажсан шин цагийн эрхэм хэрэглээ. Энэ бол Английн номер 1 цай Ахмад Tea. Тогтвортой жинхэнэ чанар цэвэр амт.
Үндэсний брэнд артишок эрүүл мэндийн ундаан Монголын хөрсөн дургуйлж Монголын шилдэг эзэмтийн олон жилийн туршилтаар баталгаажин хамтын ажиллагааны үр дүнд ард түмний эрүүл мэндийн төлөө бүтээгдсэн билээ. Артишок эрүүл мэндийн ундааг өвчин эмгэгтэй зөвөрт ажил их хялттай хүнд хөнгөн хорлоготой болон өвчнөөс урдчлан сарг идэх зорилгоор хэрэглэхэд тохиромжтой. Газар шивийн нэрийн бүтээгдэхүүн болсон артишок нь их орон даяар ард түмнийг эрүүлжүүлэх хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэллээ. Артишок ундаа ард түмний эрүүл мэндийн төлөө. За Bon Appétit нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Яг одоо бит хоёр бас загсаа амтлах гад үзэгч та бүхэндээ бас хэрхэн амтлах вэ гэдгээ харуулах гэдэг байж. За яаж амтлах вэ? За ерөнхийдөө бол ойр зурхны амтлага хийнэ. Тэгээ ямар хүнд олохоо ховор нандам амтлагч бол байхгүй байгаа тийм. Манай тэнгис бол одоо далайж ороод тэгээд ингээд гэлээ тэгээд юу юусоо нэг орж байгаа юмараа. Тэгээ байгаа юмараа. За шаргаж байгаа юм дээр бол гол юм бол перц. За. Ерөнхийдөө одоо шаргаж байх. Энэ бол нөгөө панд кукинг гэж ярьдаг шүү дээ. Ерөнхийдөө өөрийнх нь шүүсээр тэгээд турган цаасаар ороогол өөртөө нь болгочих жоо. Энэс бол одоо янз бүрийн тосмос янз бүрийн марг шараад байгаа юм уусаа байхгүй. Тэгээ энэ бол илүү өөртөө илүү одоо эрүүл мэндэд тустай. Бас хамаг витаминууд нь өөрт нь хадгалагдаад. Нөгөөчлөөр бас нэг сайн зүйл шаарж болох зүйл бол гэрэл байгаа. Загас гэрэлтүүл бас их гоё. Тэгэх юм бол илүү тосонч шарснаас илүү их эрүүл мэндэд хэрэгтэй. За жигнэх хөл ерөөсөө тэр чигээрэл витаминтэйгээ биеинд орж ирдэг. Тийм учраас бол хэрэгтэй байна. За баг зэрэг перц. За баг зэрэг перц хийчлээ. За дээр нь загсанд их гоё амт оруулдаг зүйл бол лайм байдаг. За лайм байхгүй бол лимон байж болно тий. За энийг бол ерөөсөө ингэсгээл болгочихно гэдэг. Энэ гадамтлын хальс биш тий. Тэгээ эн чинь бас өөр их гоё амттай шүү дээ. Ер нь хальсанд ямар нэгэн жимсний хальсан витамин байдаг гэж ярьдээ шүү дээ. Лимон ч байна уу, лайм ч байна уу бас үйлч хэрэгжилж байгаа. Тэгээ гол нь гадна талаа жоох угаачгал шүү дээ. Монгол Улсын их сургуулийн математикийн факультетийн хэрэглээний математикийн ангид анх иржээлээ. Конкурстай төрүүлээд тэгээ ирээд бид нэр 45 хоног жаргалантай сангийн аж ахуйд төмөс орохоор явжсэн. Оюутны амьдрал бол аж ахуйгаар эхэлсэн тийм. Аж ахуй. Яг бас хөдөлмөрлөөд гэхдээ одоо бол оюутнуудад барагтаа тийм ажил байхгүй байгаа шүү дээ. Аль бид нэр бол тэгтээ нодлон бараг 300 гаруй оюутан явуулсан. Энэ жил бид нар бас дахиад одоо ургац цайтай байгаа, ногоогоо хурааж дийлэхгүй байгаа газрууд руу хөдөлмөрийн хамтаа за дээр нь хүн сүдэ аж ахуйн хамтаагаа хамтраад бас залуучуудыг явуулахаар одоо манай залуучдын хөдөлмөрийн биерчдээ бүртгэж байгаа. Тэгээ тэр үл үнэхээр бас залуу байхдаа нэг үзэх ёстой тийм аялал. Тэгээ тэр үл амьдралын одоо гараан дээр за тэгээд одоо аймаг болгоноос өөрсдийнхөө хувьд бол одоо мундаг гэж шалгараад ирчихсэн. Дээр нь хамгийн толгойтоонууд нь цуглчихсан байдаг манай мөс дээр. Энэ олон шижигнсэн адилхан залуучууд нэг дор ингээд бас нэг ажлын ард хамтдаа гарах тэр мөчд их олон юм бодогдуулж олон юм үзүүлнэ шүү дээ тийм ээ. Тэр үл үнэхээр сайхан ажил. Тэгэхээр аль нутгийнхаа өөрөө би өөрөө ингээ хүчтэй. Тэгээ 12 төгссөн. Тэндээ 10 төгссөн. Тэгээ одоо энэ залуучуудын ярьдгаар бол өстой хөвгтэй дээлтэй нэг модон хайрцагтай. За дээр нь аж ахуй явах гээд пүүгээтэй. Яг тийм нэг хөдөөний хөөсөн мандууллаа надад орж ирсэн. Тэгээд яаж одоо залуучуудын баг зэрэг нэг алсагдсан бэ? Залуучдын холбоо чинь одоо бид нэр оюутан байхдаа Монгол Улсын их сургуулийн оюутны холбоо оюутан конгресс гэдэг зүйлийг үүсгэн байгуулж илаа. Тэгээ үүсгэн байгуулад тэрийгээ бас ажил болгоод тэгээ мөс оюутны бүл гэдэг зүйлийг бас өшөө томруулад тэгээ оюутнуудынхаа одоо төлөө ажиллаж чаддаг жинхэнэ өөрөө өдөртөхснийхэн байгууллага болгож ирсэн. Тэгээ энэ байгууллага дээр ажиллаж явах явцад бид нэр залуучдын холбоотой ажиллах зайлшгүй шаардлага тулж гарч ирсэн. Тийм учраас бид нар залуучдын байгууллагатайгаа одоо оюутан байхаасаа амьдралаа холбосон гэх юм да. Тэгэхээр түрүүн бас яг конгресс оюутны конгресс гэж байгуулж байсан гэж. Тэр үед одоо мөн одоо залуучуудын холбоотой холбогдоод ажиллаж байх тэр үед хамт зүтгэж байсан. Найзууд нь одоо байна уу? Байли байх уу? Одоо тал тал байна. Гэхдээ одоо зөндөө хүмүүс байна штэ. Одоо Монгол Улсын их сургуулийн оюутны холбооны одоо удирдлагуудыг ингээд дамжаад гарсан нэг
400 гаруй залуучууд байдаг. 400 гаруй залуучууд. Одоо толгойд нь явж байгаа гэх юм бол одоо манай ардын намын эрдэнэ нэрэмжийн дарга Жэмхт байна. За энэ иргэдийн хурлын нэрэмжийн дарга Их болд байна гэл ингээд том юм бол ингээд зөндөө олон залуучууд байгаа. Тэгээ ер нь бол мөсийнхэн үе үед их амбицтай байсан. Амбиц намайг зүв байдаг байсан. Тэгээ ер нь бол мундаг яваа залуучууд олон бий. Тэгээ хийж байгаа үйлс, ажиллаж байгаа ажлын бүх хүмүүстээрээ альва асуудалтай оройлж ингэж л явж байгаа залуучууд байдаг. Тэгээд бүгдийн нэр дуртаж одоо амжаагүй бас найзуудаасаа уучлах хүсье тийм ээ. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад цай. Тэрс ярьж байхдаа мүйс гээл ер нь их сургуулаараа бас маш их бахархаж ярьж байгаа. Одоо омгшиж ярина гэдэг шүү дээ тийм. Тэгж сонсогдох юм бас. Бусад одоо оюутнуудын хувьд ер нь ярихад оюутнуудын нэрэмжийн дарга Их болд байна гэл ингээд том юм бол ингээд зөндөө олон залуучууд байгаа. Тэгээ ер нь бол мөсийнхэн үе үед их амбицтай байсан. Амбиц намайг зүв байдаг байсан. Тэгээ ер нь бол мундаг яваа залуучууд олон бий. Тэгээ хийж байгаа үйлс, ажиллаж байгаа ажлын бүх хүмүүстээрээ альва асуудалтай оройлж ингэж л явж байгаа залуучууд байдаг. Тэгээд бүгдийн нэр дуртаж одоо амжаагүй бас найзуудаасаа уучлах хүсье тийм ээ. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад цай. Тэрс ярьж байхдаа мүйс гээл ер нь их сургуулаараа бас маш их бахархаж ярьж байгаа. Одоо омгшиж ярина гэдэг шүү дээ тийм. Тэгж сонсогдох юм бас. Бусад одоо оюутнуудын хувьд ер нь ярихад оюутнуудын төлөвс одоо оюутны холбоо гэж байна. Гэтэл залуучуудын холбоо бас оюутнууд руу чиглэж ажиллаад байна. Яг хаашаа чиглэж ажиллах хэрэгтэй вэ? Залуучууд гэхээр бас хідээс хідэн насныхныг хамраад байна. Энийг хүс дэлгэрүүлж ерөөсөө 16-аас 40 насны залуучууд байж байгаа. Тэгэд оюутан ч бас залуучууд. Тэгээд бид нэр оюутнуудтай ажиллахгүй байна гэж байхгүй. Яг л оюутан ч гэсэн асуудал байгаа. Асуудал хаана бид нар тийм байна. Гэхдээ оюутны холбоо гэдэг тусдаа байгууллага байгаа шүү дээ. Бас нэлээд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхэд яг ингээд ажилд гарсан залуучууд нь арай илүү хаягдаад байгаа юм шиг надад бол миний нүдээр бол тэгж анзаарагдчих харагдаж байгаа. Ер нь нөхөв ажилд гарсан залуучууд гэдэг чинь хөлөө олцсон залуучууд. Яа. Хөлөө олцсон залуучууд. Гүн чи ажил байгаад нэг цалинтай ядаж залгацсан юм шүү дээ тийм ээ. Хөлөө олцсон учраас л өнөөдөр ингээд харьцангуй баг юм хамрагдаад байгаа юм шиг харагдаж байгаа. Бид нар чинь нөгөө төлөвшөж амжаагүй ажилгүй байгаа нөгөө арх уугаад байгаа тий. За тэгээд бүр нөгөө сургууль соёлгүй завсардсан нөхдүүдтэйгэл илүү тулж ажилдаг байхгүй. Зүрс залуучдын байгууллагын ажил тэр одоо энэ нэг нийгэм дутагдаад байгаа зүйл байгаа. Энэ залуу хүмүүсийн ухамсар гэж юм ерөөсөй байхгүй болчихжээ. Одоо энэ аюулгүй байдал энэ ерөөсөй энэ хот гэдэг зүйл чи ерөөсөй нэгч дүрмээ дагдаг хүн алга. Дандаа энэ хөдөөнийхнөөр дүүрчлээ гэдэг ингээл. Тэгэд шүмжлүүд л яваад идэг. Тэгсэн мөртлөө нэг нь ч одоо ингээд аливаа чам би энийг нэг заагаад өгч. Миний хүү ингэдэж шүү гэд хэлж байгаа хүн байхгүй. Тэгсэн мөртлөө дандаа шүмжлээд идэг. Тэгээ бид нар тэр хэсэг рүүгээ бас нэлээ ажиллаж эхэлж байна. Дээр нь нийгмийн ухамсарыг ерөөсөө дээшлэх чиглэлээр бид нар одоо маш том компанид ажиллах ихээр бэлдэж байгаа. Монгол ухамсар гэдэг. Чи одоо боддоо. Бид нэр тэ хүүхэд байхад жишээ нь бидний үеийн хүүхдүүд бол хизээч ингээ хажуудлынхаа айлын хаалгыг төгжөөтэй байхыг үл үзээгүй. Түрг гэл Google ордог, түрг гэл Google ордог. Өө тэдний борцог болчих. Өө тэднийд хотоос хүү ирж гэнэ гэл ингээл гүйдэг байлаа. Тэгэхэд жишээ нь хинч хаалга төгжиж унтдаггүй л байсан байхгүй. Тийм сайхан тайван байлаа шүү дээ. Тэгэхэд хүмүүсийн ухамсар өндөр байсан бай. Тэгтэл бид нар сүүлийн хэдэн жилүүдэд нөгөө амьдрах гэж тэмцэж явсаар байгаад ухамсар гэдэг зүйлээ алдчихсан. Тэгэхэд ухамсар гэдэг зүйлийг үл жишээ нь та хоёр Америкаас гуйж ирэхгүй, Хятадаас гуйж ирэхгүй, Оросудаас хамаарахгүй л байхгүй. Тэгэхээр ухамсар гэдэг зүйлийг бид нар л өөрсдөө дээшлүүлнэ тийм ээ. Тэр ухамсар гэдэг зүйлийг дээшлүүлчих юм бол өнөөдөр бид нар маш их олон зүйлийг өөрсдөө шийдэх боломжтой болох гэж. Тийм учраас ерөөсөө Монгол ухамсар гэдэг зүйлийг бид нар дээшлүүлж улсаа аварья гэдэг том компани ажил эхлэх гэж бэлдэж байна. Яг ямар ажил байна? Яг бодит хийх ажлуудын бас хүмүүс сонирхож байгаа шүү дээ. Одоо би жишээ нь бол сайн мэдэхгүй байна яг үнэндээ. Одоо ийм л юм байхгүй. За ухамсартай хүүхэд гэж юу вэ? Гэл тэгтэл чи 1 2 3 4 5 гэл ингээл хэлдэг байх шүү дээ. Ухамсартай хүүхэд гэж юу вэ? За. Ухамсартай аав гэж юу вэ? Ухамсартай ээж гэж юу вэ? Эмээвэ гэж юу?
багш гэж юу? Тэ? Ухамсартай жолооч гэж юу? Тэ? Ухамсартай хотын иргэн гэж хий. Ухамсартай хөдөөний хүн гэж хий. Ухамсартай малчин гэж хий. Ухамсартай тэ? Ерөнхийлөгч гэж. Ухамсартай улсын хурлын гишүүн гэж хий. Бүгдийг бид нэр тодорхойлох гэж. Тэгээ өөрөөр хэлбэл хэн ч байсан чи ухамсартай байна, ухамсаргүй байна гэдгийг шууд хараал хэлчихэж чаддаг. Ярианаас чи анзаараад байхад нийгмийн идэвхтэй одоо social network гэдэг тийм одоо Facebook, Twitter юм бол идэвхтэй хэрэглэгч гэж би өөрөө ч үзэж байна. Маш одоо идэвхтэй хандаж тэр статус, пост юу гэдэг тийм үзэл бодлоо илэрхийлж одоо бичдэг. Ер нь өдөрт хэдэн цагийг тэнд зарцуулж байна? Би ер нь бол нэг цаг нэг 2 удаа заавал чек хийдэг. Өөрөлдөө заавал шалгадаг. Цагт 2 удаа. За нэг удаа шалгахад бол нэг 10 минут зарцуулдаг. Тэгэхээр хэдүү 20 минут авах юм шүү дээ. За тэгээд өдрийн туршаа үржүүлээ нэмээ явахаар бас нилээ хэдэн цаг болж шүү. Нилээ хэдэн цаг болно. Дан гаднаас өөрөө бас юм бичээд орхихгүй тэндээс хүмүүсийн сошиал медиаг өнөөдөр Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч ингэж их ашиглаад байна гэж бодож байна. Залуучуудад хүрэх гэж. Яагаад Яагаад вэ гэхээр бас ийм яриа гарсан байлээ шүү дээ. Яг энэ social network-д тог тасарсан чинь гэрийнхэнтэйгээ танилцлаа. Дэжгүй хүмүүс байд юм байна гэд бүр анигоо хүртэл гарсан ба шүү дээ. Тэгэхээр яг амьд харилцаа гэдэг нь хүмүүсийн хооронд бас нэлээд дутагдал болоод байгаа юм шүү. Яг энэ social network-ос болоод. Өнөөдөр жишээ нь харилцаа гэхэд бол нээлттэй хэсгүүд байгаа. Тэрийг үл үүсэхгүй. Тэгтэл гол шийдвэр гаргагч нарын тай холбоотой асуудлууд байгаа. Өөрөлдөө залуучуудын оролцоо 0 болчихсон маш их олон газрууд байна шүү дээ. Тэр оролцоо гэдэг зүйлийг л гол мэдрүүлж, дамжуулж байгаа гол зүйл бол сошиал нэтворк. Дээр нь сошиал нэтворк бол нэгэнт гар утасныхаа төлөвлөлөөд интернетийн эрхээ авцсан байхад бол үндсэндээ үнэгүй байгаа. Жишээ нь би телевизээр гарыг гэхэд бол жишээ нь бас олон асуудалтай тулгарна шүү дээ. Сонин дээр өдөр болгон гарч чадахгүй. Сошиал медиа дээр Facebook дээр, Twitter дээр бол би өөрийнхөө хүснээр өөрийнхөө бодол санааг илэрхийлээд эсвэл одоо ямар нэг асуудал гарч ирэхэд тэрэн дээр би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд болж нь болохгүй байна гэдэг ингээд дэмжээд оролцох боломжийг бий болж. Өөрөлдөл залуучуудын оролцоог хамгийн их чөлөөтэй болгож ирж өөрсдөө тэр оролцооных нь үр шимийг мэдрүүлж байгаа зүйл бол ерөөсөө сошиал медиа. Тийм учраас хэрэглээд байгаа. За энэ их олон юм ингээд болчлоо. Энийг шарна. За хоёулаа шарахтаа бол ерөөдөө 180-аас 200 дээр тавьж агаад тэгээд нэг ердөө нэг 25 минут байлгах уу тий? Байлгаад болоо. За тэгвэл эн чинь хоёр талаас нь шарна гэсэн үг. Хоёр талаас нь. За ямар ч зүйл духовка хойлоод өгөл залхахаас өмнө үзэгчтэй бас хэдхэн ормын зар сурталчилгааг төлөвлөе ингээд реклама хүлээн авч үзээ тэгээс түүдээ эргээд орцоо. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Цагийн шалгуураар баталгаажсан шин цагийн эрхэм хэрэглээ. Энэ бол Английн номер 1 цай Ахмад Tea. Газар шимийн бүтээгдэхүүн болсон артишокны эх орон даяар ард түмнийг эрүүлжүүлэх хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэллээ. Артишокунда Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад цай. Газар шимийн бүтээгдэхүүн болсон артишокны эх орон даяар ард түмнийг эрүүлжүүлэх хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэллээ. Артишокунда Цагийн шалгуураар баталгаажсан шин цагийн эрхэм хэрэглээ. Энэ бол Английн номер 1 цай Ахмад Tea. 1, 2, 3, 4. Хотын өчигнэс ичил хосын харин шивэ Найз нүхтийн дот нэрэ намайг би Нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Газар шим Артишок. За бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг маань үргэлжлэн хурч байна. Тэгэхээр загсаа бол духовконд хийхдээ бол бэлдсэн байгаа. Мөнгөн цаасандаа ороодсон. Тэгэхээр амталцсан. Яг одоо духовк руугаа хийндэ. Одоо ингээд 25 минут гэсэн тийм 20 минут багтлаа. 20 минут. Яг нь сайн болгож идэх дуртай хүмүүст бол нэг 30 минут ч юм тий. За жигнэх загас нь харин яаж байна? За жигнэх загас бол бүр симпл. Үндсэндээ бол
жигнүүрэн дээр тавилж игнэж штэ. Тэгэл болоо. Тий. Тэгэл болоо. Тэгээ харин гарч ирэхэд нь бол гой соусаар амтлана. За. Соус гараар. Бид одоо бэлтчихнэ. За тэгвэл специфик амтлагын ажиллагаа явагдах уу? За манайх чинь жигнүүр байгаа юу? За жигнүүрээ хойлоо бэлдээгүй дээ. Тийм үү. За тэгвэл амархан. За. Энүү жоох ус ич. Манай нөгөө ахмад цайны аяг байна. Энийг тавьж жагаад доош нь харуулаад тавьчихнаа. За. Монголчлоод шууд юмнаар юм хийгээл тэгэл болгон шүү дээ. За жигнүүр байхгүй ч одоо ингээл тавьчих штэ. За. Гаргахтаа л жоохон болгоомжтой гаргах хэрэгтэй. За гаргахтаа нөгөө төлөгддөг асуудал болох үү дээ хоёлаа. Тий. Энэ бол ус буцлаад буцалсан дээр тавиал. Аха. Энэ бол 8 минут. Давс мавс дээрээс намтлагч юу ч хийхгүй юу? Тий. Ер нь давс бол айлах хэрэггүй л шүү дээ. Тэгээд тэр дэргүүд биднэрт бол соёо соус байгаа. Соёо соус маань бол их давсрахаг. Энд талж юм тий. Энд ч салтсан шүү дээ. За энд энэ нот. За буцлаад шууд таглаад байна. Тий. Гэхдээ энэ аргаар хийж байгаа тохиолдолд бол зүгээр хүйт туусанд ирэхэд загсаа тавьж хагаад хийхгүй бол гар хөлөө түлнэ шүү дээ тийм ээ. Тэгээ нөгөө залуучтай холбооны ерөнхийлөгчийн зааснаар хийцэн чи гараа түлцсэн гэдэг. Сонирхож үгээд ороод ирэх юм болоос гэсэн шүү дээ. За миний наатахаа ингээд сайхан гэрчээд ерөнхийдөө хачир гэж ойлгоод тий. Тэгээ явчихна. За будагаа бол жигнэд тавьчихсан байж байгаа. Тэгээ ер нь бол жигнүүртэй бол үзэгчд маань бас жигнүүрэндээ хийгээрээ заавалжгүй ингэж ард турших бол шаардлагагүй байгаа шүү. Тэгээ заавал жигнүүртэй жигнүүргүй ингээл иччихсэн шүү дээ. Ер нь бас хоол хийжээс өөр сонирхолтой аргачлалууд юу вэ? Оюутны байранд чи тэгэл дөнгөж оюутан болоод ирж байгаа хүмүүс чи юу тэр төмпөн шанахтаа зууралдах тийм бол байхгүй л байгаа шүү дээ. Хөөхө бидний хүчнүүд дэнжин мянгал гарна шүү дээ. Тэгэл дэнжин мянгал дээрээс одоо бүгдийн цуглуулна. Тэгэл бүгд одоо ингээ өрөөндөөс хүмүүс дээр нийлээд эсвэл одоо дан ганц гэдэг чинь. Нэг оюутны байранд ч одоо нэг дасагт бол нэг 4 доотлон 4. За заримдаа 5 болцсон ч зохиж явна тий. За тэгэл сайхан нийлээл сардаа нэг нийлээл бүх үдчих жоох юм авчихна. За илүү хямд төсөр тусаад. Гүмэдэж тий. Оюутны амьдрал бол бүгд л тодорхой бүхэл юм хэмэлттэй явах хэвээр. Захруул гарч бүх юм авдаг гэсэн бидний үед бол. Тийм сайхан бөөний төмөө өдөр чинь тэр үед байдаггүй байлаа шүү дээ. Биш ботл бидний үед бар байдаггүй байсан шүү дээ. Тийм мөшийн арталт орон зай гэдэг ганцхан бартай. За. Багшийн дэдийн арталт яг цэцэрлэгийн багшийн коллежийн бөөрөнд нэг пиавны мухлагтай. За. Тэгэд өөр юм байдаггүй. За тийш хэр очдог бай. Архиун гэж бидний үед бол баг мэддэггүй шүү дээ. Тэгээд нөгөө янз бүрийн картын барааны ганц нэг юмнуудаа бол шагилж мөнгө болов. Хоолнд мөнгөлнө тий. Тийм л үе байсан. Тэгээд одооны оюутнуудад тэр үе юм ярих юм бол үлгэр шиг сонсогдох үе тий. Тэгэх баг. Гэтэ одоо ингэ ярьж штэ ганц хоёрхан одоо дийлхүүр байна. За эсвэл одоо юм шагийн юм олддог байсан гэж энэ баяр ёслолын үеэр оюутнууд чинь найз нөхдөөрөө бас нийлнэ. Тэрийг бас яаж зохицуулдаг байсан? Хаана одоо нийлцгээж одоо мэдээж найзуудын хоорондоо л үлдсэн гой дурсамж бол байгаа. Сургууль дээр анги дээр дийлэгтэй. За тэгэл анги дээр эхэлсэн юмыг бол оюутны байранд байдаг одоо ангийнхаа хүүхдийн тасагт нь л өгүүлжлүүлнэ шүү дээ. Тасагт. За тэгээд тэр оюутны байрын комендант асуудал үүсэхгүй гэж үү? Кандидатыг үл зохицуулан зохион байгуулна шүү дээ. Тэ? Кандидатгаа давхарна, ярина тий. Одоо шаардлагатайгаа бол илүү цэвэрлэгээ хийн тий. За нэгдүгээр курст байхад бол зодуулал явдаг гэсэн. Тий. Тэгээ курс ахих тусам биш чинь бас аргыг нь олдог болсон. Давхрын дараагаас хавгуулаад байрны дарга хүртэл хийчихэж байгаа. Дараа нь факультетийн оюутны зөвлөлийн дарга гэл ингээ бүх асуудлыг үл зохицуулдаг хэмжээнд хүрчихэж байгаа шүү дээ. Тэгээд оюутны байранд одоо 4 жил амьдарсан хүүхдүүд бол яста бие биенээ ойлгодог, мэддэг, биеиндээ тусалдаг нэг тийм амьнагтай болчтой шүү дээ. Тий. Одоо хаач явж исэн хөөжийт хоёр нэг байрны хоёр шүү дээ. Таньдаг мэддэг. Дайралт зөндөө дайралт. Тэгээд өөрсдөө хилээд уулзж байгаа хүмүүст нэг баяртай байдаг. Тэгэл оюутны амьдрал үнэхээр бас хүнд их зүйл өгдөг. Тэгээ би Монгол Улсын их сургуулийг яагаад яриад байгаа юм гэхээр хүний амьдралд бол хүнийг жинхэнэ төлөвшүүлээд гаргаж ирдэг зүйлүүд ерөөсөө их сургууль. Тэгээ бид нар үл цэргийн амьдрал үнэндээ бол дамжиж амжаагүй.
Тэр үед ч одоо цэрэгт явах дургүй байж бидний үед чинь цэрэг гэхээр л өстэй толгойтой цугтаадаг. За тэгээ оюутан байхад бол төсөл рүү чөлөөлчдөг байлаа. Тэгээ их сургууль бол намайг хүн болгож хүмүүжүүлж өгсөн гэж би бол одоо хүртэл бодож явдаг. Тэр ч утгаараа бас их сургуультай тусалж байсан, их сургуультайгаа ойрхон байх байсан гэдэг. Тэгээ одоо бас мөсийн одоо төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч гэдэг бас нэг албах шүү дээ. Оо за. Тэгээ мөсийн одоо өдөртөх сургуульд би оюутан байхдаа хамгийн анх орж ирж сууж ил оюутны төлөөлөл болоод. Тэгээд тэрнээс хойш дандаа төгсөгчийн төлөөлөл болоод одоо бас мөстөйгээ хамт ажиллаад ингээд явдаг. Тэгээ энэ луунга бас ингээд слайд болгоод аль болох нингүн. Тэ? Ингээд бас бэлтчих хэрэгтэй. Тэгээ ер нь луунг бол хүүхдэд их өгч явах хэрэгтэй тий. Ер нь өөртөө ч гэсэн сайн хийж явах хэрэгтэй байгаа. Тийм ч ялангуяа бас одоо бас шинэ ургацын ногоонууд бол гарч ирж байгаа. Ястаа гой ногоо гарцсан байл шүү дээ. Тэгэхгүй бас нөгөө үзэсгэлэн худалдаанууд гараад. Тэгээ одоо жишээ нь тим нам, ийм нам гэж яхаа оронд би мөсих гэж ярьж явах юм бол илүү их сайхан байдаг. Жишээ нь тий. Тэгээ мөс гэдэг сургууль бол одоо хизээч ямар ч засаг төр солигдсон бол байж л байх. Тийм л зүйл л дээ. Тийм учраас бол өсийнхээ асуудлыг ингээ байн дурсаад яриад байгаа тэр. За энэ сонгины гэрчлэлт их олон янз байгаа. Азийн орнууд за энэ Тайланд ч юм уу хятадууд бол ингээд сонгиноо ингээд цуулж гэрчээд байгаа. Цуулж ингээд нарийнхан гэрчиж яагаад. Тэгээд илүү их нөгөө шимэн одоо тэ амтан загсан дашин гэдэг гэж үзсэн. Би үл ерөнхийдөө Орос дуу маягаар тийм гэрчээл. За гэрчлэлтэнд бас учир байгаад байна. Тэгээд жинжрээ бид нар бас түрүү цэвэрлэгтэй нөгөө нарийнхан гэрчих зориултгүйгээр гэрчсэн учраас сонгиныхоо гэрчлэлтийг бас адилхан болгож өгч байгаа. Бас нэг тийм даггуул санаа байна л да. За тэгэхээр ухтаг дараачийн бүтээгдэхүүнээр бас дайлаа гэж бодож байна. Бид нартай хамтран ажилладаг одоо газар шим компани Монголын хөрсөнд ургуулсан одоо хүний эрүүл мэндэд нэн тустай бүх эд эсэд одоо очиж үйлчилдэг артишок эрүүл мэндийн ундаагаар дайлж байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч газар шим артишок. Зөндөө бас хоол хийгээд халууцаа дээрээс нь маш олон сэдвээр ярьж байгаа юм чи ам нь бол цангаж байгаа. Артишок гэж одоо монголоор юу гэж хэлээд байна? За монгол нэрийг нь бол стай мэдгүй дээ артишок баг монгол нэр нь гарч ирэх байхаа. Тийм үү. Гэхдээ манай Монголд ургадаг нөгөө. Монголд ургуулдаг болсон. Ургадаггүй байсан юм тэгсэн. Одоо манай бас ихтэй сургуулиудын доктор, профессор эрдэмтүүд газар шим компани бас техникч нартай одоо хамтраад за бараг 12 жил гэсэн баха. Нилээн судалж иж бас ургуулдаг болсон. Тэгээ нэг засгийн газрын хуралдаан дээр суужаад тэгээд эдгээр нөгөө үндэсний дата төв гэж юм байгуулсан. Өөрөлд нөгөө засгийн газрын бүх мэдээллийг хадгалдаг. Тэгээд гэсэн үндэсний өгөгдөл мэдээллийн төв гэдээ бид нар Монгол руу орчуулсан маягтай орохгүй юу? Тэгэхэд ерөнхий сайд баяр сайд байсан. 20 дугаар зуунд мотор гэдэг үг Монголд үг болж ингэж орж ирсэн юм аа. Хэрэглээд 21 дугаар зуун мэдээллийн 100 юм бол дата гэдэг үгээ та нар өгөгдөл өдр гэж битгий орчуулаа. Толгойр үлээд. Тэгвэл датагаар нь явуул. Тэгээд энийг ерөөсөө үндэсний дата төв гэж нэрлэе. Гэдэг шиг одоо тэгээд үндэсний дата төв гэж засгийн газрын тогтоолгоорт нэршижсэн шиг одоо бас артишок үнэхээр эрүүл мэндийн одоо монголчууд хэрэгтэй ундаа бол магадгүй бид нар артишок гэдгээр нь бас хэрэглээд дасах хэрэгтэй л да. Тий. За дэлхийд танигдсан бас энэхүү эрүүл мэндэд нэн тустай ундааг бол газар шим компани хамт олон одоо нийлүүлж нийт Монгол түмэндээ бол түгээж байгаа манай борлуулж байгаа. Тэгэхээр хэрэглэхэд маш хялбар байдлаар бол оруулж ирсэн байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. За бас нэгэн дараагийн асуулт. Энэ асуултыг болохоор бол ихэнх үзэгчд маань бас тавихыг хүсэж байгаа болов уу гэж бодож байна. Юу вэ гэхээр одоо залуучуудын хөдөлмөрийн одоо бирж ерөөсөө залуу хүн бол ажилтай л бол орлоготой л бол орон сууцтай л уг нь тийм л байх хэрэгтэй маа шүү дээ тий. Тэр хэрхэн одоо хамрагдахгүй за яг ямар ажил байгаа вэ? Одоо чи бүх одоо ажлын байрууд тэнд бүртгэлтэй байна гэсэн үү? Эсвэл өөрийнхөө анкетыг очиж бүртгүүлэх хэрэгтэй байд юм уу? Ер нь яг яаж үйл ажиллагаагаа явуулж байгаа? Энэ талаар бас мэдээлэл өгөх зорилго. Залуучдын холбооны яг нэг дахь гурт залуучдын хөдөлгөөний төв бирж одоо байрлаж байгаа. Тэн дээр очиод одоо ажил өтөхтэй хайгч анкет гэж байна.
Цагийн ажил юм уу, төр ажлын байр юм уу? Эсвэл ерөөсөө байнгын тогтмол ажлын байр хайгаад байгаа юм уу? Тэрийг тодорхойлоод. Тийм бүртгүүлээд санд орчиж байгаа. За давхар бас тэнд хөдөлмөрийн төв биржийн сан бас давхар бүртгэж байгаа. Тэгээд тэндээс нь манай та хамтарч ажилладаг ажил олгогч нар үндсэндээ одоо нөөцийн сангаас нь материалыг аваад тэгээ ажил санал болгоод ингээд явцдаг. Тэгээ бид нар бол яг төрийн байгууллагыг ч юм уу бус байгууллагуудыг бол илүү хөнгөн шуурхай ажиллаж байгаа юм л та. Тийм дандаа залуучууд ажиллаж байгаа. За найзаа чамд энэ ажил болж байна, энэ ажил болохгүй. За чи тэгвэл энийг нэг оролдоод үзгүй яах вэ? Тэгээд гэж. Тэгээ яаж ч нөгөө Facebook, Twitter юм уу эсвэл SMS-ээр хоорондоо харьцаж байгаа. Тэрээс одоо ингээд за чи тэгээрээ гэл эсвэл одоо нэг залхахт нь уцсан байхгүй өдр гэдэг. Тийм хүндрэл заавалчгүй ирж байгаа. Би сая үрдүүрээр юуныхаа хальсын цэвэрлжлээ шин. Тэгээд ерөнхийдөө их хөнгөн шуурхай, тэгээд нэг хөрсөг тий байх тийм л юм байна. За дээр нь бид нар бас нэг My Job гэх сайт хийсэн. Тэр сайтн дээр залуу нэг бол нэг насан туршид нь бүртгэлтэй байдаг. Тэгээ ямар ч үед тэнд өөрийнхөө ингээд ажлын байрыг үйл сайжруулах боломжууд нь бас тэндээ гарч ирж байдаг. Тийм л болоосоо гэж хүсэж байгаа. Дээр нь бас сая 8 сарын ихээр манайд нэг ашиглахдаггүй эмхэрхийн нэг пац автобус байсан. Дээр юм пац автобус. Тэр пац автобусыг засаад тордоод явуулын хөдөлгөөрөнд бирж ийсэн. Одоо залуучууд жишээ нь нөгөө гэр хороолд байж байгаа найз нар маань хотын төв рүү манайр руу ирж чадахгүй шүү дээ. Тэгээ нүүрэн дээр нь ус ургацсан юм шиг гэж гөгшчүүл хэлдэг. Санаан зовдөг юм байна. Ичдээ юм бай. За зарим нэгээс нь бүр эмээгээд айгаад идэм бай. Тэгээ болохгүй болохоор нь одоо бид нэр гэр хороол донд очиж чанга аригчаар ажил бүртгэж юм гэж одоо ингэж бүртгэдэг болж эхэлж. Тэгэхгүй л бол ерөөсөө бас болж өгөхгүй байна. Гэхдээ яг тодорхой ажлын байртай болох хугацаа гэж байх уу? Одоо хэр хугацааны дараа бүртгүүлээ ажил олгогч талаас их хамаардаг. За тэгээд дээр нь нөгөө тухайн хүнтэй холбоотой чадварын асуудал байна. Тийм учраас бол тэр нь бол тэд гэж хүнд хэлэхэд бол их хэцүү харьцангуй ийм л тоонууд л ба. Өдөр тутамд одоо эргэлзэж байгаа бүртгэлтэй байгаа хүний тоо одоо хэд хүрсэн байна? Дээрээс нь одоо тэр дундаас хэдэн хувь нь одоо бодит ажлын байртай болсон байгаа бай. Тийм одоо статистик судалгаа 8 сарын 25 болоод цагийн ажлын яармаг явуулахад нэг 170 орчим залуучууд ажилтаа болчлоо гэдэг. Орол ажилтаа болчлоо. За тэр нь цагийн ажил учраас тэр нэг цагийн ажил байсан байж болно, нэг 7 хоногийн ажил байсан байж болно тийм ээ. Ингээ янз бүр байгаа. Тэгэхээр одоо бол нэг үе бодвол манайхан чинь цагийн ажлыг яаж яадаг вэ гэхээр нэг найз руу гоцдог. Чиний нэг хөөрхөн сэргэлэн дүү байдаг те. Ангийнхаа нэг 5 хүүхдийг дагуулад ирээрээ. Гэж дандаа ярьж ингээд ажиллаа зохицуулдаг байсан байхгүй. Одоо тэгсэн эргээд хөдөлмөрийн бирж ажиллаад бас нэг найдвартай залуучууд зуучлаад хүү хай гэдэг нөгөөдтэйгээ ингээд ажиллаад эхлэнгүүт л манай руу нөгөө компаниуд илүү их ханддаг болж байна. Тийм учраас одоо тэр нэг өдрийн дотор 170 гэдэг тооч гарч ирж байгаа. Тэдгээр хүмүүс одоо эрүүл мэндийн үзлэгт ч юм уу эсвэл одоо байрны одоо ихэнх хүмүүс бол шууд бэлэн мөнгөөрөө байр хөдөлтөд авна гэж байхгүй шүү дээ. Зээлд хамрагдана. Тэгэхээр тэрүүн дээр тодорхой хөнгөлөлт олгодог ч юм уу нэг тиймэрхүү бас яг залуучуудаа чиглэсэн эрх зүйн асуудал нь хэр нааштайгаар шийдэгдэж байгаа юм бол яг энэ 8% чинь хөрхий бид нар нэг асуудал тавиал тэгээ ерөнхий сайд хөөцөлцөр руугаад одоо үнэхээр энийг л шийдэхгүй л болохгүй би ч оюутны байранд байсан хүн гэдэг шийтсэн гол зүйлчтэй. Тэгээ энийг шийдэхэд өмнөх гарч ирсэн бүх алдаануудыг үнэхээр сайн засч чадсан. Тэрэнд бол би Монгол банкныханд одоо залуучдынхаа өмнөөс бол баярлалаа гэж хэлэхээс байхгүй. Тэгээ энэ 8%-ийн зээл гэдгээ чинь бол өөрөө маш том ингээд багц зээл явж байгаа шүү дээ. Энэ багц зээл бол өөрөө хүүгээ үргэлж бууруулж явах те үргэлж одоо үр ашигтай байх санхүүгийн зөв механизм ард нь ажиллахгүй юм бол 8% чинь нэг өдөр юу ч болж магадгүй юм байна. Тэгээ энэ 8% бол үндсэндээ эдийн засаг сайжирсны дараа инфляц буурсны дараа бол за дээр нь Монгол чанартай сайн чадвартай банкуд манай тэр зээлийн багцуудыг худалдаж аваад ирсний дараа бол үндсэндээ бараг 2% хүртэл буух тийм бүрэн боломж байх. Тэгээ энийг ямар ч үс эхлүүлсэн. Тий. Энэ эхлээд явцсан гэдэг бол өөрөө их том зүйл. Тэгээ энийг бол хийсэнд нь засгийн газарт бол бас баярлалаа гэж хэлэх ёстой. Тэгээ чадж байгаа хийж байгаа юм нь бол чадж байгаа хийж байгаагаар нь бид хэлээл явах ёстой. Яг тэгэхээр өнөөдөр нэг ч гэсэн залуугийн амьдралыг
хөнгөлөөл нэг орох оронтой ойч хаягтай болгоод явж байгаа тийм зүйл шүү дээ тий. Эрүүл мэндийн асуудал дээр харин хэрхэн ажиллаж байна. Жишээ нь миний бодлоор бас нэлийн дутагдaltaй асуудал эрүүл мэндийн хороо гэдэг нэг хороо бидэд байгуулад эрүүл мэндийн дэд сайд маань ахлаад амраа ахлаад ингээд явж байгаа. Тэгээд энэ чиглэлээр бол бид нэлээд олон ажлуудыг амжуулж байгаа. Тэгээд манай эрүүл мэндийн хорооны даргаыг бол чи юу нэг дахиад ураад цаач бас эмч хүн, лам байсан хүн, захаа хүн, бас Япон дуудсан те. Чамд бүр гоё ол хийж байгаа. За нэг ураад цаатахаас юм асуу гэж. Өөрөөс нь асуу гэдгийг бас нэг тийм юм сандуулагч мөр. За жигсэн загас маань бол нэг 8-10 минутанд ерөнхийдөө ингээ болчихж байгаа маа. Одоо ингээ болцсон гэсэн үг баг. Болцсон гэсэн үг. Одоо ерөнхийдөө хоёулаа одоо яаж гаргах уу гэдэг аргыг сайн бодох ёстой. Энэ бол нэгэн за плитгээс салгачаа жоохон хөргсөн дээр хаа. За харин одоо ногоо сонгон одоо ерөнхийдөө хоёр хоолойгоор ч хоёр хаваач тийм ээ. Хоёр загас байгаа тий. Хоёр өөр маягаар хийж байгаа шүү дээ. Тэгээ ерөнхий нэг амтлагч бол загсанд бол хамгийн сайн таардаг юм бол энэ цагаанга монголчууд л жинжер тий. Энийг бол ер нь загстай бол заавал идэх хэрэгтэй. Одоо японочууд бол дараад тэгээ нэг ягаан өнгөтэй мажууданд тавиад идэв шүү дээ. Тэр бол ерөнхийдөө дарчаад энэ баг зэргийн дулааны хичгэл тийм юм гарчиж байгаа. Тэгээ тэрнтэй бол заавал идэх хэрэгтэй. Яг тэгэхээр бас нэг вирусын төрлийн юмнууд байна. Тэрийг устгахчиж байгаа. Ердөө энэ чинь устгахчиж байгаа байхгүй. За мэдээж жигнэхэд бол дилинкэн устдаа байхгүй болчихж байгаа. Ерөнхийдөө түүхийн маягаар дээр суши идэхэд л бол илүүтэй. За энэ юу байгаа? Соёо соус. За энэ бол одоо бас гол дамаа жигнсэн загсны хувьд бол хамгийн гол хамтлагч нь болж байгаа. За лонг бол би бол түүхээр нийттэй. За. Тий. Манай үзэгчид хэрэг түүхээр нийтгэх тийм байна юм байна гэхэд бол баг зэргийн одоо чанаад тий их биш. Баг зэргийн чанаад баг зэргийн зөвлөрүүлээд тэгэл иччих хэрэгтэй. Би бол шар гэж ерөөсөө зөвлөхгүй байгаа шүү дээ тий. Ерөөсөө шарсан хуурсан хоолноос бол аль болох татгалзаа явчихчих. Тэ зэргээр татгалзаал гэж хэлэх гээд байгаа тий. Тэгэд хийхэд ч гэсэн их амарх юм шүү дээ. Загсаал ячвал бас хэсэг нь бол зүгээр нэг хичээл болчихсон. Би өвөл болоход өвлийн үдшээ хүмүүс бэлддэг шүү дээ. Би үл загсаал бэлддэг. За. Загсаал бэлддэг. Тэгээ бүгдээринг нь сайхан худалдаж авахыг худалдаж аваад өөрөө барихыг бариад найзууд маань бас намайг идэх дуртай учраас барьж их авчирж өгдөг. Тэгээд бүгдээринг сайхан нөгөө усан дурдаг баана сайхан цэвэрлж байгаа дотор нь яц. Өөрөө дотор цэвэрлсэн сууж штэ зарим үе. Зарим нэг харснууд нь бол дургууд. Гэтэ мэдээж би үл өөрөө идэх гэж цэвэрлэх юм тий. Тэгээ үзэж дуучлаарай. Тэгээд ерөнхийдөө бүгдийг цэвэрлдэг. Тэгээ ер нь бол нэг 2 өдрийн ажил болдог. Тийм их загас сэрт юм. Ер нь л 7 хоногт 3 удаа идэнэ гэж бод. Тий. Тэгээд өвлжөнгөө ингээд яг нэг нэгээр нь бэлдээд дотор нь одоо жинжрээ гавчуулвал жинжрээ гавчуулад тий өөр амтламар санагдсан зүйлүүд бол амтлагааных юмнуудыг хийгээд тэгээд туулган цасараар ороод тикет нь хөлдөөгöd ингээд тавьчих. Тэгээ орой ажилласаа тарж орж ирэх ч юм уу эсвэл өдөр нэг гэрээрээ шур хийж оронгүйтлээ тохок руугаа шиддэг ч юм уу эсвэл нөгөө жигнүүрэн дээр авчиж тавиал. Тэгэл ер нь шархад ч юм уу яхад хийхэд бол бэлэнчдэг тий. Тийм учраас өөрөөр хэлбэл нэг хоол хийх гээл нэг бөөн төв болдог хүмүүс байдаг шүү дээ. Би үл нэг хөнкөн ингээл хурдан. Гэтэ хамгийн гол бас энэ ч зохион байгуулалт шүү дээ. Ажил дээр бас яаж ханддаг вэ? Хэрхэн одоо цаг барих ч юм уу те? Эсвэл одоо хүмүүс ч ажил хийхдээ ерөнхийдөө дунд нь салгаардах юм зөндөө шүү дээ. Яг хөө ер нь бол залуучуудаа шууд ингээд зөвлөд хэлчих. Зорилгынхоо төлөө явж байгаа хүн болгонд бол цаг минут бүхэн үнэтэй. Гэхдээ цаг минут хүн үнэтэй ч гэсэн нөгөөдөлд нь эрүүл мэнд тэрнээс илүү үнэтэй. Тийм учраас юу хийж байгаагаа сайн мэддэг болоорой залуучдаа л гэж хэлээд байгаа. Манай аав ээжнэр бол их хөнгөн өөрөлд нэг төрлийн хоолоор дагнаад ингээд явждаг байсан. Гуйлтай шүүл, за хаяа цөв, за тэгээ бууз хуушуур гэх. Гэхдээ энэ бол нэг талаараа сайн. Гэхдээ нөгөө талдаа бол бид нар одоо маш сайн ногооддаг болох хэвээр. Монгол залуучууд Аздаа тий хамгийн өндөр
хамгийн чирэг бие балдартай ийм чирэг монгол залуучууд болох боломж бол их ойрхон байна шүү дээ. Их ойрхон байна. Тийм учраас бид нар иддэг уудгаа жоохон янзлаад тэг хөтөлгөөн дээрээ жоохон анхаарчихтал тэгэл ер нь за ямар ч Азийн улсад явж байхад бол зүгээр бүгд эргэж харна да. 90 минь ялгаагүй те. За тэгэхээр ямар ч байсан хэлсэн бас эрүүл мэндэд анхаараарай гэсэн урайг нь бол манай үзэгч сонссон байх. Тэгэхээр хувь хүн бүр өөртөө бас тунгаан бодоод бас гэртээ ингээд бэлтжүүл амарлаа юм байна шүү дээ. Тийм шүү дээ. За 3 өдөр бай гэхэд 1 өдөр нь ч байсан. Одоо яах вэ те. За тэгэхээр загас маань бол болж байна. Хурж байна. Жигнж байгаа загас маань. За тэгэхээр тококонд хийсэн загас маань 20 минут нь одоо болцсон баха. 15 20 минут л болцсон байна. Бараг зэрэг шахад тококонд плеткэн дээр тавиад бэлэн болчих юм шүү. Тэгэхээр загас маань бэлэн болж явах зур үзэгч та бүхэндээ бас хэдхэн хормын зар сурталчилгааг төлөвлөлээ. Тэгээс төвдөө эргээд болцсон. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Газар Шимэг, Артишок. Цагийн шалгуураар баталгаажсан шин цагийн эрхэм хэрэглээ. Энэ бол Английн номер 1 цай Ахмад Tea. GG карттай боллоо. Өргөө кинотеатраар 50% хөнгөлөлтөд үйлчлүүлээрэй. Европын арсны өмч нараар сайшаагдсан ариун цэврийн цаас Zeva. Халаалтын төгс шийдэл Монкитурами компани. Дотны хүмүүстэй хүрэх хамгийн дөдсөн бол MoneyGram. Баг зардлаар шуурхай мөнгөн гуйвуулах хийхдээ MoneyGram-ыг ашиглаарай. Хайртай хүнийтэн халуун гарт. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ сүрэнгийн төр мандах дүүрэн жаргалтай хорвоо уран бүтээлийн тоглоом. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ сүрэнгийн төр мандах дүүрэн жаргалтай хорвоо уран бүтээлийн тоглоом. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ сүрэнгийн төр мандах дүүрэн жаргалтай хорвоо уран бүтээлийн тоглоом. Өнөөдөрхөн манай эхнэр биеийн өвдөд алхаж, гүйж, үсэрч чадахгүй байна гэж байсан. Би өнөөдөр зайлшгүй түүнийг хожноо л гэж бодож байлаа. Walter-ийн сэрүү татсан гээл нь өвчний голомтод нөлөөж өрөвслийг намдаа. Тоглоом дуслаа. Walter-ийн хөдөлгөөн баяр баясгалан. Ханилагнаас уулж бүх зургийг баллахгүй тулд АЦЦ-г өдөрт 1 удаа хугтал хангалттай. АЦЦ цэрэнд шууд нөлөөж түүнийг шингэлж уушгинаас түргэн хугацаанд гадагшлуулна. АЦЦ ханилагнаас ангижруулна. Дотны хүмүүстэй хүрэх хамгийн дөдсөн бол MoneyGram. Баг зардлаар шуурхай мөнгөн гуйвуулах хийхдээ MoneyGram-ыг ашиглаарай. Хайртай хүнийтэн халуун гарт. UB Guys 2014. Энэ намрын хамгийн дөрвөө, хамгийн том тесрэлт, хамгийн том тоглолт гэх тоглолтод мотив, баяр цэнгэл, Outlaw, Repergy, Баяра, Сэлмэн, Экшиглэн, Kiwi, Honeymoon, Бичүү, Хишигдэлэ, BX, Wankush, Нэгэн зүгт, Lumino, Eikul, Босорцом, Хүрлээ, орчин үеийн бүжгийн Ленл хамтлаг оролцож, энэ нэлэгдэж 9 дугаар сарын 13-нд UB Palace-ийн концертын ихтэйхэнд 19 цагаас ивент итгэгч Кантас хатан сүйх Impix билетийг UB Palace-ийн касс болон доор хуудасаар үнэн хүргэнэ. UB Guys 2014. Хүрхрээ. Бид эзний хямрал суулгалтын үед зохих энэ бэлэмд хэрэглэн шинж тэмдгийг нь арилгаж санаамардаг. Гэвч шалтгаан таны бие дотор үлдсэн бол яах вэ? Биеийн тань гадагшлуулж чадаагүй сөрөг нянгууд ходоод гизэнд байдаг хэвийн бичил биетүүдийг устгаж байж болзошгүй. Linux нь хэвийн бичил биетүүдийг агуулдаг тул ходоод гизний бичил орчин тэнцвэржүүлэн гизний хэвийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Гизний хямрал суулгалтын үед эмчийн завраар хэрэглэхийг зөвлөж байна. Хүрхрээ. Дотны хүмүүстэй хүрэх хамгийн дөдсөн бол MoneyGram. Баг зардлаар шуурхай мөнгөн гуйвуулах хийхдээ MoneyGram-ыг ашиглаарай. Хайртай хүнийтэн халуун гарт.
хүрхрээ. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ сүрэнгийн төр мандах дүүрэн жаргалтай хорвоо уран бүтээлийн тоглолт. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ сүрэнгийн төр мандах дүүрэн жаргалтай хорвоо уран бүтээлийн тоглолт. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ сүрэнгийн төр мандах дүүрэн жаргалтай хорвоо уран бүтээлийн тоглолт. Хүрхрээ. UB Guys 2014. Энэ намрын хамгийн дөрвөө, хамгийн том тесрэлт, хамгийн том тоглолт гэх тоглолтод мотив, баяр цэнгэл, Outlaw, Repergy, Баяра, Сэлмэн, Экшиглэн, Kiwi, Honeymoon, Бичүү, Хишигдэлэ, BX, Wankush, Нэгэн зүгт, Lumino, Eikul, Босорцом, Хүрлээ, орчин үеийн бүжгийн лейбл хамтлаг оролцож, энэ нэлбиш 9 дугаар сарын 13-нд UB Palace-ийн концертын эхнээхэнд 19 цагаас ивент итгэгч Кантас, хатан сүйх Impix, билетийг UB Palace-ийн касс болон доор хуудасаар үнэн хүргэнэ. UB Guys 2014. Монголд анх удаа олон улсын нэр хүнд бүхий Diners Club Discover картуудыг төлбөрт хүлээн авдаг боллоо. Хамгийн олон төрлийн төлбөрийн карт хүлээн авдаг банк Худалдаа хөгжлийн банк. Бид эзний хямрал суулгалтын үедэд зохих эм бэлэмд хэрэглэн шинж тэмдгийг нь арилгаж санаа амардаг. Гэвч шалтгаан таны бие дотор үлдсэн бол яах вэ? Linux нь хэвийн бичил биетүүдийг агуулдаг тул ходоод гидсний бичил орчин тэнцвэржүүлэн гидсний хэвийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Гидсний хямрал суулгалтын үед эмчийн завраар хэрэглэхийг зөвлөж байна. Монголд анх удаа олон улсын нэр хүнд бүхий Diners Club Discover картуудыг төлбөрт хүлээн авдаг боллоо. Хамгийн олон төрлийн төлбөрийн карт хүлээн авдаг банк Худалдаа хөгжлийн банк. Ханиалган суулж бүх зүрхийг баллахгүй тулд АЦЦ-г өдөрт 1 удаа хугтал хангалттай. АЦЦ цэрэнд шууд нөлөөлж түүнийг шингэлж уушгинаас түргэн хугацаанд гадагшлуулна. АЦЦ ханиалганаас ангижруулна. Халаалтын төгс шийдэл Монгитурами компани. Европын арсны эмч нараар сайшаагдсан ариун цэврийн цаас Zeva. GG карттай боллоо. Өргөө кинотеатраар 50% хөнгөлөлтөд үйлчлүүлээрэй. За нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэгч та бүхэдээ хүрч байна. Загас маань бэлэн болсон байгаа. За одоо тавглаад манай ерөнхий тоглогч өнөөдрийн. За тэгээ. Тавглаад ерөнхийдөө энэ навччаараа одоо хаваа Монголд ургуулдаг болсон байл шүү дээ. Тийм хүмүүс харин энэ их харин лагер дээр ч юм уу гадаа шууд ургуулдаг болсон байл. Компаниуд ч гэсэн сайхан ургуулад хийждэг болсон байл. Энийг үл сайн хийж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ манай монголчууд ч бас илгэний өвчлөл ихтэй. Ер нь тэгэл юм юмараа дандаа л муу юмараа толгой зохиод. Тэгэд энэ бүгдийг мэдчихэж бид нэр эргээд тэрнийг одоо эмчлэх, тэрнийг одоо өгшүүлэхгүй байх, тэрийн одоо янз бүрийн вирусуудыг хамгаалахгүй байх зүйлүүдийг маш их идэж ууж явах хэрэгтэй. Жишээ нь ерөөсөө юм ногоон онгтой юмнуудыг бол дээд зэрэгээр идэж явах хэрэгтэй. Одоо өнөөдөр зүгээр байгаа ч гэсэн муу ярилж байгаа юм шиг байна. Гэхдээ амьдрал баян тийм учраас бол тийм юмудаа бол маш сайн хэрэгжилж байх хэрэгтэй. Тэгээд дээр нь гэр бүл байна гэдэг бол их том хариуцлага шүү дээ. Тэгээд ээж хүн гэдэг бол тэр гэр бүлийн эзнийг одоо хоолж ундалж байна. Хүүхдүүдээ хоолж ундалж байна. Тэгээд зөв байх, хоолн зөв байхын гол гаргалгаа одоо жинхэнэ цэцэн бэрийн ухаанаас гарах хэрэгтэй. Тэгээд тэрийг мэдээж хэвшүүлснээр дараа бол жишээ нь нөхөр нь өнөөдөр хоолоо дагаад хийж яхад зөвлөхийн тий. Хүүхдэн ч гэсэн энэ тэнд явж исэн ч гэсэн зөв юм олоод ичтгэл болно тий. Тийм учраас энийг бол маш сайн хэвшүүлэх юм хэрэгтэй байна. За би лонгол ингээд түүхийг нь ичдэг. Тий. Ер нь яхаа гэр бүл гэдэг түрүү ярьж штэ өөрөө гэр бүлтэй юу? Би гэр бүлтэй байсан. Тэгээд дунд нь бас нэг алдаа гаргаад тэгээд одоо бол ганцаараа л туугаад байгаа. Тэгээд ганцаараа учраас бас энэ хоол унд бүх юмнуудыг өөрөө хийдэг, хоолндоо илүү их анхаардаг юм болсон. Тий. Илүү одоо аж ахуйч тал руугаа болж байгаа юм шүү. Тэгээд өөртөө би өөрөө л анхаарна шүү дээ, тий. Тэгээд би өдөр болгон гуанзан ч юм уу энэ ингээ хооллоод яваад байвал
би дийлэхгүй шүү дээ. Миний ажлын ачаал байна. Тэгээ бас зүйлүүд бол байна. Тийм учраас бол аль болох өөрөө зөв зүйлийг хийж идэх юм байна. За эргээд бас нөгөө жоохон зөв хоол одоо сонирхдаг одоо гэр бүлийн хүнтэй болох гэдэр гэсэн тийм концепцтэй болсон. Гэхдээ яг хөө тэгэл ямар ч сайхан сэтгэлтэй хүнд бол сайн юмыг амархан заагаад өсч болдог шүү дээ. Тэгээ залуу хүн юм чи чиний хувьд мэдээж бас өөртөө хэрэгжүүлж амжаагүй одоо хийчихсэн гэсэн том мөрөөдлүүд бодлоод бол байгаа. Манай монголчууд ялангуяа их мөрөөдөлтгий улс шүү дээ. Мөрөөдлүүд нь ч их сайхан мөрөөдлүүд байдаг. Тэгэхээр чиний хувьд бас хэрэгжүүлэе гэж бодож байгаа. За ийм байгаасаа гэж хүсэн мөрөөдлүүдээс бас манай үзэгчтэй хуваалцгаа. Миний хувь хүний мөрөөдөл их олон юм байна. Бид ч одоо мөрөөдлөөрөө жигүүрлж амьдэрдэг шүү дээ. Тэгтэл одоо бас тэр мөрөөдлөөрөө жигүүлж чадчихна уу чадахгүй нь. Би бас нэг ярилцлаган дээр одоо мөрөөдөл рүү өдөр болгон гутга шааж яадаг гэдэг ингээд тухайн хэлсэн чинь их олон ахмадууд одоо зэмлүүлж байсан. Гэхдээ бас үнний тал байгаа учраас тийм үг гарч ирсэн. Тэгээд энэ мөрөөдөл гэдэг зүйл бол бидэрт бол маш хэрэгтэй. Бүх үндэстнүүдэд өөрийн мөрөөдөл байгаа тийм. Америк мөрөөдөл гэлээ, хятад мөрөөдөл гэлээ. Тэгэхээр бидэрт Монгол мөрөөдөл гэж байх хэрэгтэй. Бидний Монгол мөрөөдөл үү? Тэрийг нэг тодорхойлчмаар байна. Ойрын миний хүсэл үндэснийхээ мөрөөдлийг тодорхойлох тэр зүйл байна. За дараагийн нэг юм өдөр болгон сэтгэл зүйн байгаа нэг зүйл энэ хотын утаа байна. Тэгэхээр хотын утаа нэгэнд байхад тий нэгэнд өнөөдөр эдийн засгийн байх үед бид нэр яаж уушгаа цэвэр байхгүй гэдэг нэг асуудал байна. Тэгэхээр бид нар залуучтай холбоон дээр түшиглээд за дээр нь бүх сайн санаатай одоо бизнесийн хэмтэйгээ нийлээд цэвэр уушиг сан гэдэг одоо маш том хүмүүлийн сан байгуулахаар ингээд бэлтэж байна. Тэгээ ерөөсөө Монгол хүн болгон одоо уушигны асуудалтай болж байна. Улаанбаатарт амьдарч байгаа, аймгийн төвүүдэд амьдарч байгаа бүгд уушигны асуудалтай. Тэгээ бид нар цэвэр уушиг сан гэдэг энэ санг байгуулж ерөөсөө энэ одоо уушиг хамгаалах зүйлтэй бүгдээрээ нийлж хөдлөе. Өнөөдөр зөвхөн одоо ерөнхий сайдын бурууч юм шиг зөвхөн одоо хотын даргын буруу юм шиг биш. Тэгээ ердөө энэ байж байгаа энэ бүх зүйл чинь ерөөсөө бидний бүгднгийнх нь оролцоотой юм зүйл. Тийм ч тэр цэвэр уушиг сан гэдгийг байгуулъя. Дээр нь энэ сангийн гол зүйл бол шинэ өсвөр ирээдүгээ одоо яаж энэ өдөр болгон амьсгалж байгаа хорт утаанаас нь буцааж одоо цэвэрлж ингэж явах уу гэдэг. Энэ чиглэлээр бид нар ажиллахаар ингээд бэлдэж байна. Тэгэд энэ ажил маань бол үр дүнтэй явна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр өөрөлдөө бид нар Монгол ухамсарын маш том аян эхлүүлэх нь нөгөө талд нь уушгаа цэвэр байлгах маш том аян эхлэх нэ. Тэгэд энэ бүгдэд бол бид нар одоо тийм их мөнгө биднэрт юусэн хэрэг байхгүй. Энэ бүгдийг бид нар өөрсдөө л хийх ёстой. Энэ нэг одоо юу гэдэг манай гүршүүд ч юм уу эсвэл одоо нөгөө далайн чандд байгаа улсууд ч юм уу хин нэг одоо хүн бууж ирээд бидэрт хийж өгөхгүй байхгүй. Энийг бид нар өөрсдөө л хийнэ. Тийм учраас өөрсдөө хийх энэ зүйлээ бид нар одоо эхлүүлээ л гэж байгаа. За энэ манай жигэнсэн загас. За жигэнсэн загасаа хэдүүлээ платан дээрээ тавьчихнаа. За энүүгээр. За. За ингээд зарим хүмүүс бол соуснуудаа бүгдийг хийж гаад нэг хийчдэг. Зарим нь бол нэг нэгээр нь одоо тарааж гаад ингээд хийчдэг. Тэгээд нэг бол үзэгчид өөрсдийнхөө тааллаар өөрсдөө зохицуулаад хийчихнэ шүү дээ. За. Ерөнхийдөө эхлэх гол нь жинжер. Жинжер. За тэгээд ногоон сүнгэн. Ерөнхийдөө ингээд ажиглаж байгаа юм угаагаал хэрэглээд байгаа. Бүх юм түүхий гэдэг шиг. Бүх юм түүхий. За давс хэрэглэх дуртай хүмүүс байвал нэг чүүчүүд. За тэгээ болж үгүй сайхан нөгөө жамс давсаа мэдж байгаа л ярина ч гэсэн шүү дээ. Энэ бүх улсуудад энэ антиоксидантын бэдинг гэсэн. Одоо жишээ нь хятадуудын хувьд бол сармис. Монголчуудын хувьд бол нөгөө шүү. Газрын шүү шүү дээ. Одоо нуур юуны юм дүүсдэг шүү. Тэгтэл бид тэр шүүгээ хэрэглэдэггүйгээс болоод бидний одоо хүчин шүлтийн тэнцвэр маш их алдагддаг юм байна л да. Дээр үеийн хүмүүс бол тэрийг мэддэггүйс учраас дандаа говийнхноос шүү худалдаж авч тий. Шүү арилжааны минь гол хэрэгслээс тэг хэрэглэдэг байсан баг. За загсны хамгийн бас энэ нянгуужуулах. За дээр нь загсны хамтыг одоо бас гоё гаргаж өгөх хэрэгтэй юм бол энэ лайм лимон байгаа. Тэгээд лимон авч тийм ээ. Яаш бас. Жигнэсэн загсандаа бол түрүүн жигнэхтэй бол огт давс хийгээгүй тий. Давс хийгээгүй.
Ер нь бол ингээл өөрөөр нь идээс урчих хэрэгтэй юм да. За дараач бүх ногоо, хоол одоо бүгднгийнх нь амтыг гаргаж идэж сурч байгаа. Гаргаж идэж сурч. Тийм амтаа мэдрээд байна гэдэг нь чи өөрөө эрүүл байгаа юм байна. Чиний хоол боловсруулах системүүд хэвээ ажиллаж байгаа юм байна л гэж ойлгож. Чи тэрийг мэдрэхгүй л байгаа л ингээл илүү өөр амт нэхэд ахил юм бол ер нь найз жоохон болохгүй болж байгаа юм шүү. Болж эхэлж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй те. За одоо харин духовканд хийсэн. За тэгээд энээсээ бас ичнэ. Энэ дотор би бас юусоо давс хийхгүй байгаа те. Огт юу чигээгүй. Өөр юусоо янз бүр юм хийхгүй байгаа. Тэгээд энэ хоёр ногоочин бол үнхээр гайхамшигтай амттай. Тэ. Тэгээд ер нь бол яг болж игэл бие биенийг холихгүйгээр идүүлэх зүгээр. Тэгээд манайхан бол яг холиод идээ сурчсан. Тэгээд холихгүйгээр идвэл бас энэ чинь бие бинийгээ үүсгдэг юмнууд бас байна. Тий. Тэгээд ингээл ерөнхийдөө жигнэсэн загас маань бол. За нэг төрөл нь бол бэлэн болчлоо. За шарсан загас маань юу болж байна энд? Загсаар бол хоёр төрлийн хоол. Бэлэн мэлэн бас юу хэлбэр мөнгө нь хөөх юм тий. За шичгнээ дагуурч байна. За ер нь бол гитэрч болсон уу гэхээс бол дутуу болоогүй гэдэгт бол итгэлтэй. За өнөөдөр ямар ч гэсэн загсыг бол төрөл бүрээр хийдэг нэгэн зочны студид уурж оролцуулж байгаа юм байна. Гэхдээ гол нь ингээл залуучууд маань энэ загас гэдэг юмнаас нэг төгшөөхгүй тий. Тэнийг нэг өөрийнхөө хоолны нэг бүрдэл хэсэг болгоод ингээд хэрэглээ сурчаасаа л гэж бодоод байгаа. Тэрнээс бол загснаас бол ерөөсөө айх юм байхгүй. Лус маань бол биднийг бас идээсээгэл загас маань байгаа шүү дээ тийм ээ. Тэрнээс бол одоо лус үнэхээр загсаа яасан бол одоо хайрлсан бол бас тэрэнд хүнд үзэгдэхгүй байх хэрэгтэй ч байсан юм болов тийм ээ. Тэгээд загсыг бол загсаар тэжээгдэж байгаа маш их орлон орнууд байна шүү дээ. Тэгээд тэр болгоныг бид нэр одоо өдөр болгонд лусаа хилэгнүүлээд идэх гэж хэлж болохгүй тийм ээ. Мэдээж байгальтайгаа зөв харьцах хэрэгтэй. Загсыг агнж болох загас байна, агнж болохгүй загас байна. За дээр нь үржлийнх нь үед загсыг бол ерөөсөө агнж болохгүй тийм ээ. За агнахтаа бас хэрэгэлдэггүй арга гэж бас байна тийм. Жишээ нь аль болох тор давж ч юм уу эсвэл одоо зарим нэг сэтгэлгүй хүмүүс бол одоо тислээд идэг. Жишээ нь тисэлж бол ерөөсөө болохгүй тийм. За дээр нь энэ өвөл бид нар одоо жишээ нь маш их утаан дотор байна. 7 хоногт нэг удаа загсанд яваад тий сайхан уушгаа цэвэрлчээд цооныгийн загас тий. Тэг өргөнөөр хийх хэрэгтэй баг. Тэрэн дээр бол манай залуучуудын аялал жуулчлалын корпорацийнхан бол одоо энэ өвлийг яаж уушгаа ястай цэвэр агаараар бялхтал нэг амьсгалуулах уу гэдэг хөтөлбөрүүдийг бол бэлдэж байгаа. Тэгээ тэр үл өөрөө бас чухал. Дээр нь манай жишээ залуу дугуйчин клубийнхэн гэхдээ өвөл мөсөн дээр дугуй унах. Мөсөн дээр дугуй унах. Тим аяллуудыг бид нар бас зохион байгуулах ярьж байна. Цагийн шалгуураар баталгаажсан шин цагийн эрхэм хэрэглээ. Энэ бол Английн номер 1 цай Ахмад Tea. За ингээд өнөөдрийн хоол маань бол бэлэн боллоо. Хоёр янзаар одоо загсыг бол бэлтгэсэн байгаа. Дээрээс нь тэр чигээр бүх юм төгөө. За бүх юм витаминтэй яваал. Нөгөө талаар гişнээ ингээд сайхан алгалаад байгаа ч гэсэн бүх витаминыг ингээд чанаад устгаа хийчих юм бол энэ чинь хоол гэхээсээ илүү зүгээр л нэг юм хэлбэртэй юм аваад амруугаа хийгээд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хоол гэдэг чинь бидний бүх эдисийг тижээж явах хэрэгтэй зүйл шүү дээ, тийм ээ. Эцэс одоо энэ бол тижэл бэлтчихэд байгаа гэсэн үг л дээ. Шууд арааны шууд цаас гарч шүү дээ. Амталмаар санагдаж байна. За хоёлаа амтлаад үзье. Би ямар ч байсан духовканд хийсэн загсаа амталж үзнэ. Би үл жигнэсэндээ л илүү дуртай байдаг байгаа шүү дээ. Яг. Тэгээд мэдээж хүмүүс бол янз бүрийн амтлагч хийдэг. Энэ гоёлсан байна. Гэтэ надад перц нэгдсэн байна. Шууд амтлахад. Гэтэ манай үзэгчд бол гэртээ бас өөрсдийнхөө
одоо дуртай аргаар хачраа нэмээд бас хийгээд идэх боломжтой. Ямар ч байсан маш амархан хийгддэг юм байна. Бас нэг зүйл бол sesame oil гэж юм байна. Тэгээ үрээр хийсэн. За. Тэр бол бас нэг төрлийн нэг чанарын их гоё хамт өгдөг. Данд тэрүүгээр бас амтлаад нэг хийж болно. За тэгэхээр бас хачранд нь бол салаад хийсэн байгаа будаагаа тэгэхээр та бүхэн бас гэртээ энэхүү аргыг хэрэглэх гэж байгаа бол маш амархан. Ердөө л одоо нэг 30 минутын ажил орох юм байна шүү дээ. Тэгэхээр үзэгч та бүхэн маань дараах хоолыг бас гэртээ хийгээд үзээрээ туршаад үзээрээ. Гэхдээ нөгөө жигнүүрийн хэсгийг бол туршиж болохгүй шүү гэж хэлмээр байна. За ингээд бас жигнүүргүй бол тэгээд хийчихээ. Өөрийнхөө аргаас бас хуваалцж байна. Ингээд бас маш гоё одоо ингээд хоёр төрлийн загас бэлтгэж өгсөн чамд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Урилгыг маань хүлээн авсан. Тэгээд манай ивент тэтгэгч байгууллага байгаа. Тэгэхээр газар шим компани Artichoke одоо эрүүл мэндийн ундааг өөрт чинь бэлэглэж байна. За эрүүл мэндтэй бас анхаардаг нэг нь бас юм эрүүл мэндийн ундаа бэлгэлж байгаадаа бол баяртай. За их баярлалаа. Тэгээд ивент тэтгэгчгүй бол одоо манай байгууллага бол бүр 0 зогсон шүү дээ. Тий. Artichoke-ийнхэнтэй баярлалаа. За ингээд бас дараагийн бэлэг байгаа. Тэгэхээр Английн номер 1 цай Ахмад цайгийн одоо хамт олонс бас 2014 оны бас ажиллаа төлөвлөж байгаарай гэдэг энэхүү календарыг бэлгэлж байна. Мөн одоо бас бүтээгдэхүүний бэжс байгаа. За энийг чи одоо байгууллагынхаа залуучуудад өгнө шүү дээ. Манайхан ч байх хуцаанд их дуртай. Буцалгаал сууж идэв шүү дээ. За тэгвэл одоо маргааш нь залуучуудын холбоогоор 4 Ахмад цай уус өгнөөс байх нэ. За ингээд бас урилгыг маань хүлээн аваад студид маань хүрэлцэн ирсэн чамд бас маш их баярлалаа. Цаашдаа ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. Тэгээ залуучуудтай хамгийн гол нь бага зүйлээ өөртөө хэрэгтэйгээр ингээд зөв хэрэглээд, идээд тэ ингээд явж сураарай. Тэр бол та нарын зорилгодоо хүрэх одоо тэр сайхан бие бялдрыг чинь эрүүл байлгаж, хүчтэй байлгаж ингэж өгөх тийм зүйл шүү. Тэрнээс бол олдсон болгоны намруугаа чихэж ч юм уу. Эсвэл би өнөөдөр ийм юм чинь ямар ч хоол идсэн яад ингээд яваад байх юм бол бид нар юугаарч одоо сольшгүй бурхнаас ээж аваас бидэнд өгсөн энэ алтан сайхан бие алдт юм шүү. Тийм учраас эрүүл зөв хооллороо л гэж хэлхийг хүсэж байна тийм. За баярлалаа. Энэ хүрээд үзэгчтэй Bon Appétit нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.